Аврын ир үзэгчдээ ярилцах цаг болонгийн өнөөдрийн дугаар дотоодын цэргийн штабын сургалт цэргийн албаны зохион байгуулалтын хэлтсийн дарга дэд хурандаа чин зэрэг оролцож байна. Бид дотоодын цэрэг Тухцаа цэргийн алба хаагч татаж авсантай холбогдуулан албаны сургалт бэлтгэлийн талаар ярилцах юм. Таны амрыг ирээ. Амрыг ирээ. За дотоодын цэрэг дахин байгуулагдаад Тухцаа цэргийн алба хаагчд татаж аваад 1 жилийн хугацаа өнгөрсөн байна. Тухцаа цэргийн алба хаагч нарт маань ямар албаны сургалт явагдаж байна вэ? Дотоодын цэргийн байгууллага Монгол Улсын засгийн газрын холбогдох тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2020 оны 2 дугаар ээлжийн цэрэг таталгаар дотоодын цэргийн байгууллагад Тухцаа цэргийн албаа хаагчдыг татаавч цэргийн жинхэнэ албаг нь хаалгуулж байна. За дотоодын цэргийн байгууллага нь хуулиар хүлээсэн чиглэлийнхаа хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. За Тухцаа цэргийн албаа хаагчдад явуулдаг сургалт бэлтгэлийн онцлог нь бол дотоодын цэргийн тухай хууль, за цэргийн нийтлэг дүрмүүд, дотоодын цэргийн алба ажиллагааны дүрм, за бусад холбогдох журам заавруудыг үндэслээд за тухайн Тухцаа цэргийн албаа хаагчдад явагдах сургалтын хөтөлбөр төлөвлөгөө ингээд батлагдаад явагддаг. За тухайн явагдаж байгаа сургалтуудын сэдв нь бол за цэргийн дүрм, дотоодын цэргийн алба ажиллагааны үндэс, харуулын алба, за бие биедрийн бэлтгэлжилт, за сэтгэл зүйн бэлтгэл, за цэрэг эх оронч хүмүүжил гэх мэт 9 төрлийн чиглэлээр сургалтын үйл ажиллагааг явуулж байгаа. Тухцаа цэргийн алба хаагчдыг хөгжүүлэх албаны сургалт явуулахаас гадна төлөвшүүлэх зорилгоор бас нэлээдгүй ажил арга хэмжээ зохион байгуулдаг. Та энэ талаар ярил. За Тухцаа цэргийн албаа хаагчдыг албанд нь төлөвшүүлэх чиглэлээр бол мөн олон төрлийн ажил арга хэмжээ зохион байгуулдаг. За дотоодын цэргийн Тухцаа цэргийн албаа хаагчд маань хуулиар хүлээсэн улсын онц чухал объектын харуул хамгаалтад үүрэг гүйцэтгэх, за нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмтрийг дасан зогсоох ажиллагаанд цагдаагийн байгууллагууд дэмжлэг үзүүлж оролцох, за гамшиг ослын үед авран хайх эрх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, зорчигч ачаа тээшийг тээврийн зоонууд харгалзан хүрэх гэх мэт хуулиар хүлээсэн чиг үүргүүдийг гүйцэтгэдэг юм онцлогтой. За энэ үүргээ гүйцэтгэхээс гадна Тухцаа цэргийн албаа хаагчд маань албаа үлгэр жишээ нэр төртөө хаах, өргөсөн тангарахтаа үнэнч байх, цэргийн сахилгатыг сахих юм зайлшгүй шаардлагатай болдог. За тухайн дайчдыг сэтгэл зүйн хувьд, бие биедрийн бэлтгэлжилтийн хувьд, цэргийн сахилгатыг сахихын хувьд бол тэдгээрт цэрэг эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэх, хүмүүжүүлэх чиглэлээр соёл хүмүүжлийн, сургалт мэдээллийн ийм ажлуудыг тусгайлан гаргасан хөтөлбөрийн дагуу зохион байгуулж явуулдаг. Дотоодын цэрэг Тухцаа цэргийн алба хаах нь бусад агентлаг байгууллагуудад Тухцаа цэргийн алба хааснаас даваа болон онцлог талтай байдаг шүү дээ. Тухайлх юм бол дотоодын цэргийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүнд орж ажиллах гэх мэтчлэн. Энэ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл. За дотоодын цэргийн байгууллагад хугацааны алба хаах бол бусад төрөл мэргэжлийн цэргүүдээс юугаараа онцлог вэ гэхээр бид нэр Тухцаа цэргийн алба хаагчдаасаа албыг нь хаалгуулад алба хааж байх хугацаанд нь тодорхой төрлийн сургалт амжаанд хамруулад за мэргэжил эзэмшүүлээд за ингээд цагдаа дотоодын цэргийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүнийхээ хүний нөөцийн нөхөө хангалтыг бүрдүүлэх ийм бодлогыг баримталж ажилладаг. За манайд алба хааж байгаа Тухцаа цэргийн алба хаагчд маань цэргийн алба хаах хугацаанд цагдаагийн байгууллагт цагдаа жолооч, дотоодын цэрэгт харуулчин, эргүүлчин гэх мэтийн мэргэжлэр ахлагч бэлтгэх давтан сурах дамжаанд суралцах бүрэн боломж нээгддэг. За ингээд дайчтаасаа сонгож шалгаруулад дотоод иргэний их сургуулийн ахлагчийн сургууль болон цагдаа дотоодын цэргийн сургалтын төвөгтэйгээ хамтраад энэ мэргэжлүүдээр сургах ийм нөхцөл болцоогоор бид нэр хангаж ажилладаг.
За ингэснээрээ юугаараа давуу талтай вэ гэхээр алба хаачих хугацаанд одоо мэрэгжил одоо эзэмшээд за албаа хаагаад халагдаад одоо шууд одоо ажлын байранд цагдаа дотоодын зэргийн байгууллагт одоо ажиллах одоо ийм боломжтой болж байгаа маа. Энэ нь бол одоо бас их давуу талтай. 2020 оны 2 дугаар ээлжээр татагдаж ирсэн хугацаа цэргийн алба багштаас энэ төрлийн мэргэжил олгох сургалтанд суралцсан уу? Одоо яг халагдах төгсөж байгаа шүү дээ, тий? За одоо 2020 оны 2 дугаар ээлжээр татагдаж ирсэн дайчид маань халагдах хугацаа төгсөж байна. За энэ дайчдаас бид нэр санал хүсэлтийг аваад сонгуул шалгаруулалт зарлаад за дотоодын зэргийн командлагчийн тушаалаар цагдаа дотоодын зэргийн сургалтын төвтэй хамтраад дотоодын зэрэгт одоо харуулчин цагдаагийн байгууллагт цагдаа жолооч мэрэгжлүүдээр одоо ахлагч бэлтгэх одоо дамжаа сургалтуудыг хичээллээд төгсөлтийн шалгалтанд одоо явагдаж байна. За тодорхой тооны одоо хугацаа цэргийн албаагчдыг энэ одоо дамжаанд сургалтанд одоо хамруулад бид нэр одоо амжилттай дуусч байна. За мэдээлэл өгсөн танд баярлалаа. Ажил амжилт хүсье. Ярилцлага цаг бодлонгийн энэ удаагийн дугаарт дотоодын цэргийн штабын сургалт цэргийн албаны зохион байгуулалтын хэлтсийн дарга дэд хурандаа чин зэрэг мэдээлэл өглөө.